За манай хоёр аялагч ихээр явж байтал нэг балаа гарч ирээд нэг нь хулгаалаад нөгөөтг нь болохоор Тибет гээд ертөнц рүү цөлөө тайждаг. Тэгээ аялагч маань яхаа мэдхгүй байтал нэг Паймон гэдэг нэг ядаргаатай юмтай таарад тэгээ тэр хоёр сайхан танилцаад хамт явахар болов. Тэгээ ойрхон байсан Монстат гэдэг хотыг Луунаас аварч тус усны дараа тэдний бурхан Венти хажуу ус лүү рүү явж дүүгээ ол гэжээ. За ингэснээр парт нэг маань ингээд ер нь бол дууссан байдаг үйл явдал. За тэгээд парт 2. За тэгээ Монстат одоо амар таймд цаг ирв. Аялагч болон Паймон Лүү улс руу явхаас өмнө хотыг илүү сайн судлахаар шийдэв. Эхлээд Барбартай илүү сайн танилцахаар цагийг өнгөрүүлнэ. Тэр Женни дүү гэдгээ хэлж нөгөө хоёр бас гайхаад тэгсэн дээр нь манай Барбара маань бас гайхалтай дуулах чадвартай бөгөөд дуулж модод хотхондоо нэр хүндтэй юм шиг байгаа юм. За тэгээд тэр ингээд дуулах чадвар мадвар гэд хүний нэр хүнд ороод хүний нэр хүндэд хүрээд ер нь л ямар санагсан нөгөө хоёртой хэлж байгаа байхгүй. Оо тэгэл дэлгүүр орох гэхээр хүмүүс намайг бүсэлж аваа шүтэж мөтөө жоохон яршигтай маа гээл. Дараа нь тэр тэднийг сонссны дараа ерөнхийдөө бол Барбарад зөвлөгөө өгж мөгөөд тэгээд ер нь бол дуустдаг. За дараа нь тэд яасан бэ гэсэн чинь Спрингвиллийн анчин Драфи охин Дионатай болзоо. Тэр ингээд нэг муу шиг охин л байна л та. Тэр өөрөө ингээд Cattail гэдэг нэг пабд ажилладаг бартендер байхгүй юу. Тэгснэ өөрөө архин дургуй. Энэ тэгээд дургу ажиллаа хийн минь гэдэг шил. Тэгээ ер нь бол мөнгнөөс л энэ ажлаа хийж байгаас гэдэг шиг. За дараа нь болохоор тэд Adventure Girl-д ер нь бол өксөж томорсон нэг залуутай танилцдаг. Энийг Бенет гэдэг. Тэр залуу ингэж ярьж байгаа нөгөө аялалчтай уулзаад. Ман чин баг хараал шиг муу айцтай байгаад тань. Чи нэг туслаад өгөөч гэд. Аялагч түнд туслахад ер нь бол ингээ цагийг өнгөрүүлчихлээ. Тэгэл аял тусалж муслаа. Дараа нь ичсэн тэд Фавиануси баатруудын гэрээ үйлчлэгч Нолатай уулзсан. Тэр аялагчаас Альбиусны баатар болоход туслаач гэх. Тэгээ сургалт хийж өгч мөгөө тусалдаг. Ер нь юм гэр үйлчлэгч цаавстай охин байгаа. За дараагийн хэсэг солигдоход нөгөө хоёр маань Wolfendom гэж нэрлэгдэх газар ер ингээд хэрэгтэй материалаа цуглуулад явж байтал гинт нөгөө хоёрлоо маань амар том слайм дайраад тэгээд гинт слаймуудын ингээд нэг гардаас нэг юм устгад гараад ирчих واخхой. Нэг юм нууцлагдмад. Тэр хүү ингээд амар аялахтай ирдэг. Тэрний юм чон шиг маягийн залууж. Тэгээд тэр ингээд та хоёроос 5 minutes баатар шиг өнөртөж байна. Азар тэд миний найзууд гэж хэлв. Тэр өөрийгөө Разор гэж танилцуулж. Тэгээд тэр өөрөө чоннууд намайг өсгсөн гэж байгаа байхгүй. Нэг яг Маугли шиг Тарзан шиг бичний ор нэг чон өсгсөн гэж. Юу л нэг энэтхэг тийм төгөөд байхгүй. Хүүхдүүд чон хүүхдийг өсгсөн. За тэгээд тэр олон юм яриад байгаа. За буцаад орох юм бол тэр Разор гэдэг залуу маань манай айн ойг нэг мулаа өстэй охин галдан шатаагаад байна. Та хэдэд мэдхүү гээл. Тэгсэн чинь нөгөө миний бодлоор амбер мөн үү гээл. Нөгөө улаан өстэй хин дурцсан нэг улаан өстэй охин байдаг тэр. Тэгсэн чинь тэгээд нөгөө манай айд маань Амбертай уулзгаад явж байгаа байхгүй. Тэгээд Амбертай очиод уулзсан чинь нөгөө Амбер нь болохоор нөгөө хоёртой очиод яхалаараа би веди гэж мижгээл майк доктор шиг аашлаа. Бурхан минь би ингээд надцаг өөр улаастай өнцөнтэй л агш яхаараа заавал би гэж. За тэгээд тэр ярьсны дараа Амбер нөгөө хоёр туслахаар ерөнхийдөө очсон чинь нөгөө чоннууд болохоор гинт нутгаас гадуур энгийн жингийн цувааруу довтлдог байсан бас талаар тайлбарлав. Нөгөө тэнд нь очин чинь Амбер хэлж байгаа. Тэгээд чоннуудын талаарх гинт тэрийг шийдвэрлэхээр туслахаар шийдэж мөрдөн шалга явууч чоннууд Спрингвелл довтлсон гэдэг юм бэ. Яаралтай тосгоныг шалгахад Драф ашгүй амьд байв. Тэрнтэй уулзах чоннууд Wolfendomоос ирсэн бөгөөд хинч цонноос гимтээгүй гэжээ. Хэдийгээр хинч гимтээгүйч зарим тосгоны иргэд нэлийн авартай. Wolfendomд гурвал очиж Разортой уулзв. Аялагч болон түүний баг Разороос Спрингвелл довтлсон эсхийг асуухад тэр өгөөсгöd эднэр чинь манай чоннууд биш. Разор бас тэндээс муу хүмүүс ирж байна. Бас би тэднийг өнөртөж байна гэл. Тэгээ Wolfblood гэдэг газар гимтсэн нэг чон байгааг мэд санагдаад байна гэл. За тэгээ ярьж яаж мэдсэн бэ гэсэн Lupical буюу ингээд хүн болон чонны мэдрэмжээр тэр гимчин чоныг хаана байгаа газрыг олжээ гэж аахгүй энэ манай Разор нэг тийм чадвартай чоныг олоод. Тэгээд мань очин чоныг эмчлвэ. Тэгээ нөгөө хэд нь гайхаад яаж чоныг эмчлэх харгыг мэддэг гэсэн нөгөө Разор нь болохоор би нарыг нийлийг хувцтай багшаас сурсан гэж. Яг нөгөө өмнөхдөр харуулсан Лиза залуу юм шиг байгаа. Яг өсдөг ш. За хоёр уртад тусган нэрийн гарч ирээд самсргүй байдлаар цагаан сүнслэг цоныг сэрэв. Энийг Разор сүнслэг цоныг сайн мэддэг байсан бөгөөд Разор хүмүүсийг хамгаалахын тулд нөгөө сүнслэг цонтой тулддаг. Дараа нь манай чоныг нэрийг Андрюс гэж мэдэж авлаа. Нөгөө парт 1 дээр гардаг дуанлын луу шиг Монстатын нэг
4 салхины амьтан байдаг байхгүй шидийн. За тэднийх нь нэг юм байна. За тэгэл 4 салхи болохоор тэр нутгийн бэлэгдэл болсон шидтэй амьтад. За Андрюс хэлэхдээ Андрюс Разарт хэлж байгаа байхгүй. Бусад зонднуудын Wolfendown руу орох асуудал нь чоннуудын эрх, чи мэтийн юмнуудаар хамаарахгүй. Учир нь чи зүгээр л хүн штэ гэд. Тэгсэн чинь нөгөө Разор нь урдаас нь уурж марлаа. Би бас адилхан хүмүүстэй тохирохгүй гэж хэлээд. Би юм бол чон бон гэл. Нэг сониг ш. Тэгээд Андрюс түүнийг үүнээс ангид байхыг хэлээд хөөгд явуулчих. Хөөсөн зүйлтэй дараа нь аялагчд хэлж байгаа байхгүй. Одоо өөрөө л харьцаа. Аялагч руу хэлэхдээ чи бусад хүмүүсээс илүү гайхалтай юм. Хүсвэл хижээж хамаагүй үед ирж хамт бэлтгэл хийж болно гэж хэлээд шүнсэг цон маань алга болжээ. За дараа нь Чон явсны дараа Эмбер Разорыг хот руу ирсэн боловч Разор татгалцаж тэндээс өөрийн байр суурь олж чадахгүй гэж хэлээд Разор ойн гүн рүү буцаад яваад өгөө. Маялцнаач. За тэгэл маргааш өдөр нь хотод байхдаа хоёр нөхөр Манштадт дахь хамгийн хүчрэг тулаан зин болох вэ? Тухай ярианы талаар сонсчихлээ. Тэгээ шилдэг 3 сонголт нь Данилион Баатар, тэгээ Харанхуйбан Баатар улаан өмсгөлтэй охин гэж байгаа байхгүй. Өмнө нь Разорын дүрсэлсэн охинтой нэлээд төстэй. За мань хоёр улаан өмсгөлтэй охины нууцыг сэтрэхин тулд Жанта уулзгаар явж тэгсэн чинь нөгөө байшинд явж гинт нэг охин мөргөлдөөд энэ жижигхэн хөргөн улаан өмсгөлтэй охиныг Гли гэдэг. Тэр үнэхээр дүрсэлтэд тохирч байв нөгөө хиний Разорыг хэлсэнтэй. Тэр өөрөө нууж байсан Эрдэнэсийн газар зургтай бөгөөд нөгөө хоёроос олохтон туслахыг хүсв. За тэгэл аялал гараад тэд Эрдэнэсийн байршлыг олсон чинь Абисын чөтгөртэй очроо. Тэр Абисын чөтгөр хөөж байгаад түүнийг балгас руу оров. Абисын чөтгөрийг юу нь манай эд бөөнөр хөөгд. За тэгээ балгас дотор Гли харагдах байдал нь жижигхэн боловч чадвар нь бол шайлуур. Учир нь тэд үнэхээр гайхалтай хүчрхэг бөгөөд дэлбэрэлтийг мэрэгжлийн төвшөнд удирддаг нөгөө гой үүд жижигхэн биетэй бэлчээр томтой гэдэг өвшгөл. Тэгээ чөтгөрийг нь бол дэлбэлээд л алаад хийчихсэн. Дараа нь тэр чөтгөрд ер нь бол хурж байгаа байхгүй. Тэгэл Эрдэнэс сулгаалагчийн Эрдэнэс дэх хамгийн хүчрэг баатын Эрдэнэс гэж хэлж байгаа. Тэгээ нөгөө чөтгөр үүнд хүрэхдээ энэ түүнийг дэлбэлээд талцсан байт юм аа. За нөгөө Эрдэнэс юу ч байхгүй. Тэгээл Гли маань Фаминусын баатруудын гишүүн учраас өөргөө ухамсарлаж Жинд очиж уучлахгүй даа. Жин бүгд ер нь бол Жин тэгээл сонсцол муу нэг алсан юм чинь зүгээр штэ гэл. Дарааны энэний дараа Гли энд ёс суртахууныг үзүүлсэн цорын ганц хүмүүс санагдаж байваа. Гэтэ Гли юм дэлбэлхийг оролцсон тул тусгаарлах хүрээнд хориод ичдэг гэж. Тэгэл яг нөгөө хоёр маа туслахгүй зүгээр хайд өвччихсэн нөгөө охин чинь. За тэгээ дараагийн өдөр аялагч болон Пайман хотын дархан хийдэг Тимустай уулзах гэж очлоо. Тэгсэн тэр тэндээ байсангүй. Үүний оронд Сукраз гэдэг нэг муур шиг охин байж нөө мөнгөтэй. Сукраз өөрийгөө Альбито гэдэг эрийн туслах гэж хэлв. Тэгээд Альбито Тимусыг ажилд дуудсан гэж хэлжээ. Сукраз хүмүүстэй харилцахдаа муу юм байгаа нь ер нь бол амар дутгшогоо. Тэр аялагчид очиод Альбитогийн зарим судалгаанд туслах боломжтой байж магадгүй гэж хэлв. Альбито бол феминист баатруудын тэргүүлэгч алхимч гэж байгаа байхгүй. Нэг нь бол хиймч тааж ойлгох юм бол алхимчийг ойлгохгүй. Тэгээд ер нь бол тэр нь болохоор Тимус болон Сократийн багш гэж байгаа. За тэгэл ерөнхийдөө бол тэр өөрөө юу судлаг гэсэн чинь дэлхийн үнэн мөннийг олж мэдхийн төлөө зөөсөн юм ярил. За тэгээд Сократ нь Альбитогийн байршлыг зааж өгөөд нөгөө хоёр чи явуулчихж байгаа. За энэ хоёр нөхөр маань Монстатын цэстэй уулын бүс болох Dragon Spine руу Альбитотой уулзгаар хөдлөв. За энэ хоёр барбар маань гишүүн нэг юм бас нэг Гилма гишүүнтэйгээ уулзч байлаа. Энэ өхнийг Разория гэдэг. Нэг тийм хүүтэн Разория гэж нэр чихрээдчихдэг шүү. За тэгэл Разория маань өөр амар хүүтэн emotionгүй ямар ч нэг үйл хөдлөлгүй тиймэрхүү төрлийн. За тэгээ Барбара явсны дараа нөгөө хоёр чинь хурч ирээд Разориатай уулзаад хамт Альбитог хайхад туслахаар шийдэн нөгөөтгөн. За бүлэг маань Альбитог ууланд зураг зурж байхад нь олноо. За Разория Альбитог зурх дуртай. Энэ нь түүний ууланд байх шалтгаан байх магадaltaй гэж дурдв. Дараа нь Разория нэг хийх юм ярихгүй яваад өгчээ. Альбито Сократ болон Разория шиг аялагчийг аль хэдийн мэддэг. Гэтэл тэр бас аялагчийг өөрөөр ертөнцөөс ирсэн гэдэг чадварыг хараад л мэджээ. Альбито алхимд маш чадвартай бөгөөд урамлын амьдралын мөчлийг удирдах чаддаг. Гэтэл түүнд байгаа нэг үрийг тэр өөрчилж чадахгүй байна гэжээ. Энэ нь өөр ертөнцөөс ирсэн үр мөр гэд. Тэгээ тэр аялагчаа энэ үрийг нууцыг шийдвэрлэхэд туслах юм бол дүү хэрэгтэй юмд чинь туслах юмслыг л амлж байна. Тэгээ энэ хоёрыг ярьж л гинт манай Разория ингээд алсаас харж мараад яриаг нь сонсож байгаа байхгүй амар стакер ах юм шиг байгаа юм шиг. Тэгээд яагаад тэгж харж марж байгаа гэсэн чинь нөгөө хотод аюул занал учруулж магадгүй гэж бодоод.
За тэгээд дараа нь альбедо дурдахтаа би өөрөө элемент болон вижныг судалж байсан. Гэтэ аялагч вижнгүүгээр элементүүдийг удирдах чаддаг нь түүнд үнэхээр юр бичсэн санагдав. За вижн гэдэг нь болохоор элемент удирдахад ашигладаг нэм зүүдэх гол чимэглэл маягийн юм байдаг. За тэгэл альбедо маань аялагчийн туршилтын туулай болгоод зарим нэг туршилтанд оруулсан. Жишээ нь болохоор слайм метод болдулсан. Тэгээ бидих элементийн урсгалын тодорхойлохын тулд нэг юм бодис болгож байгаа байхгүй. За тэгэл аль ч туршилтууд нь аялагчийг энгийн хүмүүстэй энгийн хүн л гэж гаргаж байгаа байхгүй. Энэ нэг ертөнцийн энгийн хүмүүстэй адилхан гэдэг. За тэгээд альбедо ингэж хэлж байгаа. Энэ сайн штэ өөр байханд бусдад холбогдох боломжийг олгодоггүй. Учир нь бусд хүмүүс чамайг ойлгох бараг боломжгүй байх болно гэж хэлв. За. Альбедо дараа нь аялагчийг хооллон хийлгүүлж, ер нь бол хоол хийлгүүлж байгаа. Тэгээ үүгээр дамжуулан элементийг мэдэх боломжтой ч юм уу гэд ямар нэг шийдэн тэр. Тэгээд гэсэн чи ямар нэг ер бусын үр дүн гарсангүй. За дараа нь альбедо аялагчийн elemental sight буюу энэ elemental sight гэдэг нь ингээд элементийг шууд нүдэрээ хараад мэддэг. Тэгээ энэ хэлэхдээ бас нэг амар онцон зүйл биш. Жоо ховрол байдаг болохоос бас байдаг. За дараа нь болохоор эцэст нь тэд би болон оюуханы туршилт хийсэн. Оюуханы туршилтанд тэд альбедод нэг твет даяар тайлбарлагдаг нэг бичээшүүдийг уншуулах гэж хичээв. Тэгсэн нөгөө хоёр нь бас чаддгүй. Тэгэл за гэл. Сүүлдээ ерөөд бол хамгийн сүүлдээ туршилтынхаа үр дүнг мэдгээд майхан руу буцаад ирж байгаа байхгүй. За гинт нөгөө хоёр байжсэн чи гадаа нь байжсэн Росариа гарч ирсэн ээ. Нөгөө хоёр хэлв. Би та хэдийн хийсэн бүх зүйлийг харсан. Альбедод битгий идэг. Та хоёр хэтрээ гинэн байна. Та гээл алга болчлоо. Гэдэг жидийн бирж ирж байна. Тэгээ альбедо өөрийн судалгааны дүгнэлтийг хэлэх гээ нөгөө хоёр чинь дуудаад ороод ирж байгаа. Энэ аялагч бүр нь бол ингээд бүрэн хэвийн хүн л байна л гэж хэлж байгаа юм да. Үр дүн бараг л. Нэг ялгаа алга. Гэтэ альбедо тэр хоёроос сурсан юм ашигла нөгөө өөр ертөнцөөс ирсэн үрийг ургуулад цэцэглүүлж тэгсэн нөгөө ертөнц нь том удлаг өгөх бай. Тэгэл Паймн энэ хитрхи хурдан амьдраад өгчлээ шүү дээ. Тэгээ альбедо богино амьдрал хүснээр амьдрал альбедо ингэж хэлж байгаа. Богино амьдралдаа хүснээр амьдрал сайхан шүү дээ. Харин урт амьдрал ганцаардлаар байнга шатаадаг гэж хариуджээ. Ямар тип юм бэ тэгш. За манайд бид дараагийн удаа хэрэг гарвал тусдахаараа амлаж салаад явжээ. Тэгээ ерөнхийдөө бол тэдний явсны дараа альбедо туршилтын талаар тэдэнд хэлээгүй нэг зүйл байсан. Ба яг үндэ ер бусын зүйл гэж дурдав. Энэ юу байсан бэ гэсэн чинь аялагчийн уусан бодисын ёроолд тундас үгссэн бай. Тэр аялагч болон түүнийг адилхан хэрв нэг өдөр альбедо хяналтаа алдаж бүх зүйлийг устгахыг оролдвол аялагч түүнийг цогсоохыг найдаж болно. Найдаж болох эсхийг бодвоо. Тэгэл дууссан. За тэгэл хоёр нөхөр хотод амархаар буцаж уушин газар руу орлоо. Тэнд нэг Харанхуй Баатар гэдэг нэртэй хүний талаар 100 яриа сонсчээ. Тэр хамгийн хүчрхэг тулаанч бөгөөд хинч нэрийг үл мэднэ. Тэд хотын иргэн тойронд 100 яриа цаашид судлаад явж байтал Дюлюк буюу он улаастай залуу шар хүстэй ч юм уу. Абис чөтгөртэй тулж байгааг олноо. Дюлюк үнэхээр Харанхуй Баатар бай. Дюлюк тэр хоёроос түүний нэрийг нууцлах хүсвэ. Дараа өглөө нь Феонисийн Баатарт удалгүй гарч ирээд Abuse Orders бичсэн Харанхуй Баатар руу чиглэсэн нэг занал хийлтэй холбоотой загтал болсон талаар аялагчид хэлвэ. Аялагчаас тэр загтлын талаар тусламж хэлв. За нөгөө хоёр маань гонтойгоо загтлыг бариад дэлгүүрт ирж байгаа хгүй. Тэгсэн чинь тэр загтал өөрөө кодлогцсон бөгөөд тайлж уншигдахад ер нь бол бэрх. Тэгээд нөгөө дэлгүүрт ирсэн тэр нь аль хэдийн мэдчихсэн. Яаж гэсэн чинь тэр аль хэдийн мэдж байгаа учир нь хот даяар чихмэгтэй сонсголонтой юм амар мэдээлсэтэй. За тэгэл дэлгүүрт нөгөө хоёрын тусламжийг ашиглан загтлыг тайлахыг оролддог. Тэд гурвал абьюзч тэрийг тайлуулахаар ер нь бол барьж аваа тайлуулах төлөвлөгөө гаргасан бөгөөд балгасруу явсан. Тэгэл манай хэд маань нөгөө чөтгөрөгч нь бамдэр нь барьж аваад гал малаа шараал тамлж зовоосны дараа нөгөө чөтгөр нь болно манд хэлье одоо мод гэл. Тэгэл манийга өршөөгөл энэ загтлан дээр маргааш орой Монстатын хаалган дээр хүчээр дайрч орох болно гэсэн нэг утгатай юм хэлсэн байдیں۔ Тэр чөтгөр нь. Тэгээд хилүүлснийхаа дараа манай чөтгөр цаазаар авчихсан. Дараа өдөр нь Монстат Феонисийн Баатар нөгөө хоёр маань Харанхуй Баатрыг нөгөө Баатарттай уулзаа. Тэгээ хэлсэн чинь нөгөө Харанхуй Баатар бол хууль бус үүдэлтэй тэрийг нэг үргэлжлүүлэх хүсэхгүй байна. Учир нь энэ хүмүүсийг Баатарт итгэх итгэлийн гэмтнэ гэж яг өөрсдөнд нь итгэх итгэлийн гэмт. За тэгэл Харанхуй Баатрын Abuse Order-ыг алдчвал энэ хотод асар их хүн дээр туслах болно. Тиймээс тэд хотын хууль бус үүдэлтэй хүнд туслахгүй ч гэсэн энэ цагтлыг үл тоохын аргагүй гэжээ.
За тэгэл дараа нь Кая гарч ирэл баатруудад тэр харанхуй шиний баатар үнэндээ Дүлүк байх магадлалтай гэдгийг хэлсэн чинь хэлээд тэгээд ер нь бол түүн дээр хяналт тавих хэрэгтэй гэж хэлв. Нөгөө хоёрт. Тэгэл хоёр нөхөр маань Дүлүкт ба Каягийн шижилтийн талаар хэлв. Энэ Дүлүкт тэдний хачин харилцааны улмаас ер нь бол үүнийг мэддэг бололтой гэж байгаа яг ийм детальтай хэлээ өгсөн нэг сони харилцаатай юм шиг байна. За Дүлүк төөрөгдүүлэх төлөвлөгөө гаргаж нөгөө хоёрын тусламжтайгаар тэр ингээ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж Каяг хойшлол өгөн толгойг нэрвүүлсэн гэж. Холдуулж байгаа зайлуулаад. За үүний дараа Дүлүк хотын гадаа ирсэн ээ. Чи энд байна. Та нарыг бүгдийг шийдвэрлэх амархан байх болно гэж шууд нэгэн эсрэг арам бүгдийг сэлмээрээ гаргаж ирэн нухацж байгаа хөөхгүй хаалганы хэн гадаа. За тэгээд нухацх хооронд яг энэ Кая ууршин газар орж ирсэн ээ. Бүх зүйлийг мэдсэн юм шиг бололтой. За тэгэл ерөнхийдөө бол манай хүн бас хэлэхгүй нууцыг нууцаар хийвэр үлдээнэ гэ. Тэгээд нөгөө хоёр төр чинь хэлээд тэгээ ашгүй Дүлүк нөгөө хоёрын тусламжид баярлаа гэж салжлаа л та. Ер нь бол ууршин газар та. Тэгэл бараг л манай хүн бит машин ба бас баян тэгээ өрөөнд гимт хэрэгтнүүдэд болдог шиг гимт хэрэгт. За дараа өдөр нь болохоор Монстатын сүмд байхдаа хоёр нөхөр Фетюгийн нэг эрхэм тэднийг харж байгааг анзаарав. Тэр өөрийн нэрийг Виктор гэлдэг гэжээ. Аялагч Фетюд илсүүлэхийг хүсэж байна гэж хэлсэн боловч аялагч мэдээж татгалцсан хэрэг. Гэтэ Виктор үнэндээ аялагчны тусламж хэрэгтэй байна. Мэдээж Монстатын хүмүүр нөгөө лууны явдлын улмаас Фетюгийн дипломат надад амар дургу байна. Тэг ер нь бол надад амар сая ерөөсөө үзүүлэхгүй байна гэсэн. Тэр зүгээр л гэрлүүгээ хармаар байхгүй юу? Гэтэ ямар нэгэн шалтгааны улмаас энд үлдэх хэрэгтэй. Тэгээ ер нь бол үүргээрээ байгаад байгаа. Тэгээ тэр аялагчаас хідэн ажил туслахыг нь хүсв. Жишээ нь түүнд дурсамжийн зүйл авах ч юм уу те. Тэгээ зарим магасуудыг дарах марах эсвэл асрахад тусалж байгаа. Тэгээ юм бүгд дууснараа тэр аялагчид Фетюгийн талаар мэдээлэл өгнө гэж хэлв. Түүнд туслаад ажлууд нь хийсний дараа аялагч түүнээс хэдэн асуулт асууж эхлэв. Тэд Сигноригийн талаар асуув. Виктор түүнд ажилдагч тэр Монстатаас орж ирсэн шигэ хурдан гараад ирсэн. Тэгээ одоо хаана байгааг мэдэхгүй. Мөн тэр эмэгтэй Фетюгийн Харбингруудын 11 Харбингруудын нэг нь өгөөд хамгийн хүчрэг гишүүн гэжээ. За эцэст нь Виктор өөрийн мэдээлэл дотроо delusion гэх зүйлийн талаар хэлв. За delusion болохоор visionтэй адил элемент ашиглах боломжийг олгодог. Гэтэ delusion нь болохоор илүү хүчрэг бөгөөд ерөнхийдөө зөвхөн Харбингрууд зөвхөн тэрийг авч явдаг. Учир тэр маш хүчтэй гэж хэлвэ. Энэ бол Виктор манай хоёрт өгч чадах бүх мэдээлэл байлаа. Хот энэ амар хэдхэн юм хүчит баяртай биш. За тэгээ бодлого хэдэн өдөр өнгөрөв. Хэдэн өнгөрийн дараа хоёр анд нөгөө хоёр маань Лөө ус руу аялахын тулд хотын иргэдэд мөнгө буюу Мора гэж нэрлэгддэг юмыг олохын тулд зөндөө сонирхолтой ажлууд хийжээ. Мөнгө цуглуулж байгаа хгүй юу? Энэ бол хот руу явах байсан. Хажуудлаа. За хамгийн сүүл манай хоёр Жентэй уулзах гээд ортлоо шар үст. Ханаад хүрсэн юм уу? Яатсан ядарч юм мэдэхгүй. Тэгээ хэцүү байгаа гэлв. Тэгээ ерөнхийдөө нөгөө хүн чинь ухаалтч тээ. Тэгээ тэр хоёр нөгөө хүнийг сүмрүүгээ тавуулж авчираад тэр нэг барбар асарч байгаа хгүй юу? Барбар хэлэхдээ Женийг амар ядраад унсан гэж хэлв. Тодорхойлоод. За Кая нөгөө хоёроос Жин идэж байх хооронд эдгээр ажил хийгээд өгөөч гэж гуйваа. Тэг манай хоёр зөвшөөрөөд тэгээд явж байх хоорондоо тэр хоёрт Венти, Лиса, Эмбер хэд маань тусалдгийн даалгавар утна. Тэгэл бүх ажлаа хийсний дараа тэд Женийг салахаар очлоо. Пин байгаагүй. Барбара тэгээд хэлж байгаа хгүй сүмдсэн. Жен ажилда хурдан буцах хүсч байсан. Гэтэ эхлээд Ванисагийн үлдэгдэл юм моцог руу явлаа гэж хэлж байгаа. За нөгөө хоёр маань Жентэй уулзахад тэр Ванисагийн өргөл гэх нэг газар руу очиж байгаа хгүй. Тэгээ өргөл хийж ах шиг мөргөл юм ааш. За тэгээ Ванис нь яадаг гэсэн чинь нөгөө Фабианусын баатруудын анхны өдөртөч бөгөөд анх Монстатын дарангуйлагч шиг дарсан юм шиг. Тэгэл тэрэнд ингээд залбирч байгаа манай Жин. Тэр дэлмиг устгахаас өмнө Арслангийн эр шиг баатар гэж нэрлэгдэх байсан бөгөөд дараа нь инхтэй юм босны дараа Данилион баатар гэж нэрлэгдэх болсон. Түүний дараа Жин болохоор бас адилхан Данилион баатар гэж ярьдаг. За тэгэл тайлбарлаад байж л гинт табиусын чөтгөр гарч ирээд Жин руу дээр яагаад ингэсэн нөгөө хүний маань одоо л өвчтэй тэгээ сул дорой амар хурдан ялцсан гэсэн чинь үгүй байжээ. Нөгөө чөтгөрийн шууд бүкс рүү амбардаал орилуулаад цухтаалгаад устгачдаг. Окей, дараа өдөр нь болохоор Женийг нэг газар хүрээд ирээчгээд очтол нь гинтийн үдшилэг хийж байв. Тэн дотор хүлээж байгаа хүмүүс нь болохоор мэдээж Amber, Kaya, Barbara, Lisa, Дүлүк, Венти нар бүгд ер нь бол Жинд хийсэн зүйлийн төлөө талархаж үдшилэг зохион байгуулж байна нэ. Тэгэл манай шүнзэн гоовж байгаа хөөхгүй. Тэгэл үүний маргааш өдөр нэг маргааш нь цаашин тий нэг
ганц 2 өдрийн дараа манай хоёр манд бүрэн бэлтгэгдээд Льюэ улс руу замдаа гарлаа. Тэгэд хоорондын газрыг тулж Гео Арканы хөшөөтэй учрав. Өмнө нь эхний партер дурдсаг энэ хөшөөнд хүрээд бас Геогийн газар буюу газрын элементийн удирдах чадвартай болж байгаа байхгүй. За тэгэл хэдэн цаг явсны эцэст Льюэ бомб тогтод ирж байгаа. Тэгэл энэ амир хэд загварын байсан гот. Хот мотон дээ. Юу одоо Бээжин шиг маш анхаа шиг гэхгүй. Гэтэ дээр үе донд зүүн. Манай чинь монголчууд стори руу орж байгаа. Тэгээ манай хоёр хотыг баг зэрэг үзснийхаа дараа ёслыг нь үзэхэр очдог. Энэ ёсл нь болохоор хөв заяаг нь үздэг чөлөө нэг тийм бурхнанд бууж ирээд хөв заяаг нь үздэг гэж байгаа. За тэгээ ёслыг нь үзэх гээд оронгоо тэн нэг эмхтэй ёслыг өдөртөж байх бөгөөд түүний нэрийг Нингванг гэдэг бөгөөд тэр Льюэгийн худалдааны тэргүүн Льюэ улсыг ер нь бол жийсэнгүүд өдөртөг бөгөөд энэ яг яадаг ангууд дотор 7 гишүүн те эдгээр хүмүүс нь юм баян бизнес удирддаг хүмүүс ихгүй нэг бизнесийн холбоо зөвлөл маягийн юмнууд удирддаг. Баячууд нь удирддаг гэдээ ойлгож болно. Энэ улсыг. За тэгээд ёсл нь болохоор Rex Lapis гэдэг бурханыгаа дуудаад авчираад ирээдүйг нь харуулад уншуулдаг юм шиг байгаа тэр улсынхаа. За тэгээд ёсл ихлээр нөгөө бурхнаа дуудаж байсан чинь гинэд ширээн дээр нэг амтан унаад үхээд ирдэг юм байш. Тэгсэн нөгөөд нь Ааз луу гэж. Яг нөгөө бурхан нь луул юм байна л та Ааз луу ш. Тэгээд үхчихсэн гэж. За тэгэл нөгөө өвн сандраад бүүнөрөө баламгдаал айж майхад. Тэгээд хатагтай Нингванг нь Rex Lapis алагдав. Гар хаалгыг хаагаад энэ хавар бүслээд бүгдийг нь шалга гэжээ. Тэгэл манай хоёр аялагч маань нөгөө яасан гимгүү бэжэж айс юм уу яасан. Алуурчанд сэжигд итгэхээс айж хэргийн газараас цухтах гэж оролдож байгаад баригддаг. Тэгээ нөгөө баригдад харагдчихгүй нэг харуулна. Тэгэл цухтааж байгаа. Тэгээ нөгөө харуулууд нь бөөнөр хартаас нөгөөд тэгсэн манай хоёрыг шатан дээр бүслээд авсан. Гэтэл нэг үл мэддэг залуу гарч ирээд тэр хоёрыг авардаг. Тэр улбар шар өстэй залууг танил өөрийгөө танилцуулахдаа child гэдэг. Тэр хоёроос Сигнара гэдэг хүнтэй уулзсан эсхийг асуухад яагаад юм гэсэн тэр бас адилхан. Ер нь бол Сигнара гэдэг эмэгтэйтэй уулзна гэж асууж байгаа нөгөө хоёроос. Тэгсэн нөгөө хоёр чинь тийм юм гээл. Яагаад чи бидний талаар ийм асууж байгаа гэсэн. Тэр өөрөө бас Фатигийн Harbinger байхгүй юу? Тэгсэн нөгөө нь амар ийгүүрээ. Тэгсэн чинь назар юу юм бэлээ. Сигнарагаас ялгаатай тэр хүн тусалдаг юм уу? Арай нэг бодол нь өөр юм. Санаа бодол. За тэгэл тэр хоёр манай хоёрыг Фатигийн эзэмшдэг Льюэн далайн бомбдох хойд нуурын ирэг дээрх нэг алслагдмал газар авчирнаа. За зайл тэр хоёрыг Лью улсын Жуйон Карст гэдэг газар очиод Льюгийн дагуулуудын нэгтэй уулзахыг зөвлөдөг. За дагуулууд нэг юу ингэвт нөгөө юм бас адилхан. Монстатер нэг хитэн шидтэй амтан гарсан. Яг тэднэртэй адилхан. Тэгээ ойролцоо бас элементийн амтд байдаг ч. Тэгээ ялгаа нь юу гэвэл энэ амтд нь өөрсдөө энэ хотоо хамгаалах үүрэгтэй юм байна. Зайл тэдгээр амттай уулзвал та хоёрын нэрийг цагаатгах гэжээ. За тэгээд шар үст маань аялагчид зөвшөөрлийн тамга гэж юм өгдөг. За тэгээ энэ амар ховор бөгөөд аркандуудын дайны үеэр бүтээгч ид шидийн зүйлт байв. За эдгээр зүйлтүүд нь нөгөө дагуултай уулзах боломжийг олгоно хэмээжээ. За тэгээд ингээд тэд Join Karstad ирж Moon Car гэдэг нэг сан буг шиг юмтай уулзсан. Тэгэл бугтаа ярил нөгөө бугад тэр нөгөө зөвшөөрлийн тамгаа харуулсан чи нөгөө буг нь хүртэл гайхсан. Энд чинь амар ховор штэ гэл. Гинэт нөгөө харуулууд нь дагаж ирээд нөгөө хоёрыг дагсан юм шиг байна. Тэгээд манай аялагч маань харуулуудыг нухаад тэгээд ашиг нөгөө Moon Car-таа яриагаа үргэлжлүүлдэг юм. Тэгэд болсон бүх явдлаа хэлдэг байхгүй. Rex Lapis үгчлээ. Ингээд үгчнийг тайлбарлаад би мань хоёр ингээд хэрэгт буруутгах гэдэг ш. Хүрэгт буруутгах нь цааш сэжиглэгдээд гэж байгаа. За тэгэл нөгөө маань уурлаад одоо адилхан ингээд 4 дагуул идэг. Тэрнийх нь нөгөө 3-тай уулзаарай гэл. Тэр 3 дагуул нь болохоор Cloud Retainer, Guardian Yaksha. Тэгээд Mountain Splicer гэж байгаа. За тэгээ энэ үйл явдлаа хэлэх гээд эхлээд тэд Mountain Shaper буюу юм улаан өнгөтэй тогруу шиг амтандаа уулзаад түүний хийснээр бас адилхан яг хөө түүний хэлж байгаагаар бол Льюигийн хүмүүс улам бие даасан болсноор дагуулад бидэнтэй амар холцсоор байгаа гэж. Дараа нь нөгөө хос үлцэн хоёр дагуултай мэдгэтгэр уулзаар Cloud Retainer-тэй уулздаг бөгөөд энэ нь цагаан өнгө тоос байгаа. Тэр бас энийг сонсчод уурлаад бүр нөгөө хоёроо бодвол энэ хотыг шатаан матан сүрзэгнээд занл хийлдээд тэг яг арай гайгүй болсон л та сүулдэ. За тэгээд манай хамгийн сүүлийнхтэй уулзаад тайвширч зөвлөгөө өгч байгаа. Тэгээд эцэст нь аялагч болон Paimon
Guardian Yakshатай уулзах гад уулын оргил дээр ирж байгаа байхгүй. Тэгс чинь энэ чинь амтан биш чинь хүн байгаа байхгүй. Тэгээ түүний нэрийг Shao гэдэг бөгөөд уулын орой дээр амьдардаг. Энэ залуу ер нь бол их хитрхи их зантай юм шиг онцгой. Тэгээ дуурч мохрохгүй. Тэгээ манай аялагч маань хоол дуртай хоолыг авч өгөөд авилга өгөөд тэгээ ачт нь Shao яриулж байгаа байхгүй. Тэгээд манай хоёр тэгээ ер нь л эцэст нь Shao гэдэг бусад агуултаа уулзах болно гэж амлаж байна. Бас мэдэхгүй яах гэдэг нь мэддэггүй. Нөгөөд тэгээд ярина юу шийд мэднэ. Тэгэл манай хоёр за хилцэн юм чинь ингээд буцаад очигээд child дээрээ буцаж ирээд болсон бүх зүйлийг хэлнэ. Child болохоор та хоёрыг явсны дараахан хотын захиргааныхан мэдэгдэл хийж хинч Gyo Archon буюу нөгөө өгцөн булш руу орохгүй нөгөө нэг өгцөн луу эс тэрний булш руу юм уу цогц руу очихгүй гэж тайлбарлав. Тиймээс child нөгөө хоёрыг туслах чадах хин нэгэнтэй уулзуулъя гэд аваад явжээ. За ер нь бол үүгээр манай part 2 маань дуусч байна. Дараагийн үйл явдал аялагч маань хотын нууцын талаар ер нь бол мэдж тэгээд шинэ хүмүүстэй танилцсан. За тэгээд лайк дарахаа мартаагаас. Тэгээд мартаа ер нь бол. За тэгээд 7 хоног болгон чадвал 2 бичлэг оруулна. За тийм ээ бимикс нэлээ. За тэгээд bye.